чухал анализын дотоод зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр Монголын хөрөнгөний биржтэй нэг шинж компани мэдлж байна. Буюу даатгалын салбарт ажил ажиллагаар тэргүүлэгч Тэнгэр даатгал компани IPO өнөөдрөөс аль биесээр эхэлж байна. За тэгэхээр хэдий үүнтэй холбоотойгоор чухал анализын эх 2-3 дугаарууд дээр ерөнхийдөө даатгалын салбар хувь цааны ямар байдаг, цааш үүсэх боломж нь хэр, за дэлгэрүүлээ Тэнгэр даатгалын зарим үзүүлэлтийг дэлгэрэнгүй ярилцаад явна. За өнөөдрийн дугаар дээр бол нийт салбарын тоймыг нь энэ дээр ярилцсан. За хөрөнгөний бирж дээр явагдгаар хэдэн даатгалын компани байдаг, тэдгээрийн үнэлгээ нь хэр байгаа. За энэ талтаа ер нь даатгалын хувьцаа Монгол улсад ямар байдаг? Олон улсад хувьцааны онцлог нь хэр байдаг, ногдлшгаа хэрхэн өгдөг. За үргэлжлүүлээд хамгийн чухал нь даатгалын ер нь бизнес модель хэрхэн ажилладаг, хэр зэрэг хөрөнгө оруулалтын мөнгийг үр ашигтай нэмэгдүүлдэг, энэ механизм нь яаж ажилладгийг ярилцсан. За цааш нь бол мэдээж энэ салбар ирээдүйн цаашдын боломжийг нь ярина, өсөх потенциалыг нь яриад байна гэсэн. За дараагийн слайдууд дээр бол Монгол улсын даатгалын салбарын өнгөрсөн 6-8 жилийн ерөнхий нэг өсөлт гүйцэтгэлүүдийг нь товч дурдаад дүнэлтээр дуусгана. За эхлэе. За одоогийн байдлаар Монголын хөрөнгөний бирж дээр 4 даатгалын компани бүртгэлтэй байна. За Мандал даатгал бод, Монгол арт гэсэн даатгалууд. За эдгээр компаниудыг би хувьцааны ашиг оны эхнээс өнөөдөр хүртэл тавьсан байгаа. За энэ компаниуд нийлбэртэй бол нэг зах зээлийн үнэлгээ нь одоогоор 244 тэрбум төгрөгтэй зах зээлийн үнэлгээтэй арилжаалагж байна. За арилжааны итвэхээрээ бол энэ дундаа Мандал даатгал бол арилжааны итвэх өндөртэй байгаа. За эдгээр компаниудын үнэлгээ бол харьцангуй бодит. За зарим үзүүлэлтээр бол харьцангуй хямдаар үнэлэгдсэн байдалтай байж байна. За хувьцааны ханшийг харвал оны эхнээс Мандал даатгал 9 орчим хувийн өсөлтөөс нь харагдж байна. За үргэлжлүүлээд даатгалын бизнес моделийн талаар ярилцъя. Энийг хүмүүс хэр бараг мэдээд байдаггүй. Тэгэхээр даатгалын компани үзэлтэй 2 том ашигын сувгтай байдаг. За нэгдүгürt бол даатгалын үндсэн үйл ажиллагаа гэж байгаа. Буюу даатгалын компани юу гэдэг вэхээр мэдээж хувь хүмүүс, өрхүүд, за нөгөө талаа бизнесийн, за автомашин, эд хөрөнгө, амнаас, санхүүгийн тодорхой үйл ажиллагааг нь даатгадаг, эрсдлийг нь хааж өгдөг. За түүний хариуд мэдээж талуудаас хураамжийн орлогыг авдаг байгаа. Тэгэхээр хураамжийн орлого маш олон талуудаас их хэмжээний хураамжийн орлогод татан төлөвлөснээр даатгалын компани өөр дээр нь даатгалын сан гэж үүсдэг байгаа. Буюу ер нь бол тэр улсын даатгалын компаниудын нийт сан тухайн улсын эрсдлийн сан хэмжүүр гэж нэгдэлтэй хэлж болно. Тэгэхээр даатгалын сан бол маш өндөр байх шаардлагатай. Олон улсууд бид нар мэдж байгаа банк 3.1, за даатгалын салбар 3.1, хөрөнгөний зах зээл 3.1 буюу тэнцүү баланстай байдаг. Монгол харамсалтай нь сүүлийн 35 жил капитализмын зах зээлийн түүхэнд арилжааны банкуд 90-с дээш хувийг эзэлсэн ирсэн байна. За сүүлийн жилийн хугацаанд бол мэдээж хөрөнгөний зах зээл, даатгалын салбар бол огцсон энэ эзлэх бай тэлж байна, зөв голдрол руу орж байна. Тэгэхээр Монголын нийт эдийн засаг бол үндсэндээ даатгалын салбарыг хөгжүүлэхгүйгээр тойроод эдийн засгийн хөгжил түрнгэнд бол зарчим үед бол боломжгүй маа. За би яагаад гэдгийг энэ дээр тайлбарлая. Тэгэхээр яг нь даатгалын сан дээр бол талуудаас хэмжээний хураан цуглал. Та зөв бодоод үзээрэй. Ерөөсө 100 мянган төгрөгийг нийт 100 мянган хүнээс татхад 10 тэрбум төгрөг болж байна. За энэ дүн даатгалын хураамжийн орлого нэмэгдсэн сангийн даатгалын сангийн би ихсээд байна. За мэдээж даатгалын компани нөхөн төлбөр даатгалын тохиол гарсан тул нөхөн төлбөрийг төлнө. За нөхөн төлбөрийг мэдээж цангаас адилхан за компани бизнесийн үйл ажиллагаа зардлага муу адил үүнээсээ хасаад явж байгаа. За хоёр дахь бизнесийн ашиг. Бид нар сая ярьсан нөгөө хэмжээний хуримтлал актив капитал цуглараад. За энэ их мөнгийг нөхөн төлбөр төгөх хүртэл янз бүрийн хугацаа авах. За зүгээр ингээ автомашины даатгал нь 3 сарын хугацаатай, за эд хөрөнгө нь 1 жил, за амнасны даатгал нь бүр 60 жилийн настай. Тэгэхээр янз бүрийн хугацаатай мөнгүүдийг энэ сан дээр татан төлөвлөсөн байгаа. За энэ мөнгөө ерөөсөө даатгалын компани өөрөө хөрөнгө оруулалт хийдэг. Буюу нөгөө хөрөнгөний зах зээл дээр хувьцаа, бонд, хөбөөцөд рүү за хаалттай өрөө ч гэсэн хөрөнгө оруулалтыг түүнээсээ ногдол ашиг, хүү купон, ханшийн зөрүүний ашигуудыг буюу нийтдээ хөрөнгө оруулалтын ашиг хүрчээдэг байгаа. Тэгэхээр ийм хоёр чухал орлогын хүүсвэртэй байхдаг. За Монголд нийтлэг буруу ойлголт байдаг нь вэхээр даатгалын компани ашиг олохдоо ерөөсөө хураамжийн орлого иймийг авч нөгөө талаа нөхөн төлбөр за зарим тохиолдолд өгдөггүй, маш багыг төлдөг гэж ярьдаг. Гэтэл яг энэ бизнес моделийг хараад үзвэл даатгалын компани ерөөсөө нөхөн төлбөрийг маш сайн өгж явах хэрэгтэй. Яг гэрээснээ төлж явах хэрэгтэй. За нөхөн төлбөрийг төдий чиний их өгнө, төдий чиний их өрх бизнесүүд даатгалаа хийлгдэг. Буюу өөрсдөө эрсдэлээ даатгах. За тэрээр хураамжийн орлого нь орж ирнэ. За нөгөө энэ яриад байгаа сан чин томорно. За сан томрох тусам үндсэн үйлдэлээс орлого нь орж сан томрох тусам нөгөө хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдээ явж байгаа. Тэгэхээр олон улсууд ерөөхдөө бол яг зөв оптимал даатгалын бизнес модель ингэж ажилладаг байх нэ. Монголч л мэдээж ингэж ажиллаж байгаа. Компани хамаарат харилцаа адилгүй байгаа. За салбарын цаашдын боломж. За эхлээд ярьчих. Хувьцааны онцлогийн тухай ярихад ерөөхдөө бол даатгалын салбар бол олон улсууд маш ханжигсан зах зээл. Буюу ерөөсөө өндөр хүчтэй улсууд бол бүх хүмүүс, бүх бизнесэнд бүхий л эрсдлээ даатгуулчихсан байдаг. За бүр зарим одууд өөрийн эд эрхтний хүртэл даатгадаг.
баг. Нэг хүн хөрөлний 5-8 даатгалт. За би Японд олон жил амьдрахдаа зөвхөн Японд байгаа гадаад иргэн би хүртэл 5-6 даатгалтай байжсэн. Тэгэхээр тийм ханжихсан зах зээл аль хэдийн тогтвортой байгаа. Тэгэхээр хувьцаанууд бол харьцангуй хансан зах зээл нь тогтворчсон. Хэдийнэ дээд түвшинд хүрчихсэн байгаа. За тэр утгаараа бол харьцангуй вали хувьцаа ногдол ашгаа тогтмол өгдөг, ханшин ч гэсэн тогтвортой байж идэг. За мөн дээш цааш огцом савлаадаггүй байж байгаа. За Монгол улсын хувьд бол энэ байдал өөр. Буюу манай улсад бол цаашид ерөөсөө даатгалын салбар нөө сая биелсэн 3.1 гэдэг шиг бидэрт өсөх асар их потенциал байгаа. За энийг би энэ дээр мэдээж яриана. Тэгэхээр энэ их зах зээлийн одоо өсөлтийн өмнө даатгалын салбар их өсөлтийг хүлээж байгаа. Цаашдын потенциалтай гэсэн. Тэр утгаараа бол growth stock буюу өсөлтийн хувьцааны нэг болж байгаа. Өсөлт өндөр хөгжиж буй зах зээл гэж байгаа. За мэдээж ногдол ашигын хувьд бол өндөр хөгжөлтэй бол улсын даатгалын компани шиг үйл ажиллагаа тогтворч учраас ногдол ашиг бол өндөр өгөхгүй. Үйл ажиллагааг ихлээ явж байгаа, шинэ хөрөнгө оруулалт хийж байгаа. Тийм учраас ногдол шинтэн бол харьцангуй компаниас хамаарат дунд түвшний бага бас байдаг байгаа. За мэдээ савлгаа хэлбэлзэл бол өндөрчтэй улсaalгад бол тодорхой хэмжээний хэлбэлзэл байдаг байгаа. Эдийн засгт бол мэдрэг хувьцаануудын нэг байгаа. За энэ дээр нэг зүйлийг орхидуулсан байгаа. Ер нь бол ингэж байгаа. Улсын эдийн засгийг юу авч явдаг гэхээр компани бизнесүүд авч явдаг. За тэгэхээр компани бизнесүүд үйл ажиллагаа явуулахад мөнгө хэрэгтэй. За энэ мөнгийг нийтлэг хоёр төрлийн арга байгаа шүү дээ. За нэг нь бол арилжааны банкнуудаас бизнесийн зээл авах. Нөгөөх нь хөрөнгөний зах зээл дээрс мөнгө босгох. Эсвэл иймэрхүү институционал хөрөнгө оруулалтаас их усүр татдаг байгаа. Тэгэхээр арилжааны банкуудыг бид нар мэдж байгаа. Арилжааны банк яадаг вэ гэхээр хүний одоо хугацаатай хадгаламж буюу за дийлэхтэй 1 жилийн хугацаатай хадгаламж. Тэгэхээр банк хүний хадгаламжийг татчаад түүнийг өөрийн нэрнээс цаана 3-4% хүүг шингээгээд зээл болгоо гаргадаг. Тэгэхээр бизнес класс нь ингээд хараад үзэнгүүт компани томоохон ингээд их усээр одоо санхүүжилт тат хийхээр жоохон хязгаарлалт мэдүүлээд банкны бизнес модельээр бол яагаад гэвэл 1 жилийн настай их усэр нь богино байгаа даа. Нөгөө талд бол хөрөнгөний зах зээл. За нэг ялангуяа даатгалын саядлын сан дээрээ үзэхээр энэ дээр амь насны даатгалын 60 жилийн настай мөнгө 6 сарын настай мөнгө байна. Тэгэхээр даатгалын сан бол хамгийн дунд урт хугацаанд ирээдүйдээ хамгийн өсөлтөд зөвлөх нийт эдийн засгийг авч явах хамгийн үр ашигтай гэсэн компаниудыг урт хугацаанд үр дүнтэйгээр санхүүжүүлж чадаж түүнээс их хэмжээний ашиг хүртдэг байгаа даа. Тэгэхээр тийм учраас ерөөсөө олон улсад хөрөнгөний зах зээл даатгалын салбарын тэгш харьцаатай байж байгаа. Тэгэхээр түрүү хэлсэн Монгол улсын эдийн засаг бол даатгалын салбарыг бол тойроод угаасаа хөгжих нь бол боломжгүй маа. Тэгэхээр үндсэндээ бол нэг нийт улсад суглараад байгаа капитал одоо нийт капиталын шилжилтийг мэргэжлийн хүмүүс нэг гүйцэтгэдэг зөв хөрөнгө оруулалт хийдэг утгаараа зайлшгүй чухал хэрэгсэл байх нэ. За энэ маань нөгөө талаараа бас тэр улсын нийт эрсдлийн сан гэж байгаа тийм үү. За одоо их сонирхолтой сэдв салбарын цаашдын боломж хийж байгаа. За би энэ дээр яг хуу нийтлэг статистик тавьсан байна. Тэр ер нь дэлхийн ингэж үздэг юм байна л да. Ер нь тэр улс даатгалын хэр хэрэгэлдэг вэ, хэр зэрэг даатгуулдаг вэ гэдгийг нь даатгалын гүнзгийрэлтийн түвшин гэж байдаг юм байна. Буюу одоо тэр улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг даатгалын хураамжийн орлого нь харьцуулж байгаа. За тэгэхээр энэ харьцаа нь бол олон улсад сүүлийн ингээд 6 жилээр харахад ер нь 6-аас 7% байдаг. Гэтэл Монгол улсын хувьд бол харамсалтай нь 12 дахин бага буюу өнөөдрийн байдлаар ерөөсөө 0.558% буюу маш бага даатгалыг хэрэгэлдэг. Бид нар мэдж байгаа ерөөсөө та ингээд анзаараад үзвэл гудамд байгаа одоо гудамд зогсож байгаа 8 машины ердөө нэгэн даатгалтай байдаг. Гэтэл энэ салбар өөрөө цаашдаа бол хүссэн өсөөгүй эдийн засаг зах зээл хүн амтлын даатгалын хэрэг нэмэгдэхийн хэрээр салбар нь бол ахаад одоо энийг энэ талаас нэг гэж харж байна шүү дээ 12 дахин өсөлт үзүүлэх потенциал нь байна гэсэн. За 12 нь байхад яж л 3% дээр өгөхөд. За бүр энгийн чигээр харахад нөгөө 8 машин чинь бүгд даатгуулахгүй маа гэхэд ердөө 4 даатгуулчихад ерөөсөл даатгалын салбар чинь өөрөө 4 дахин өсөх потенциал боломж мөн нөгөө талдаа 4 дахин өсөх шаардлага нь нөгөө сангийн одоо хэрэгцээ шаардлага нь бол байгаад байна гэж ойлгох нэ. Тэгэхээр яалчгүй их 10 жил за дунд урт хугацаа их 30 жил за 50 жил бол Монгол улсад даатгалын салбар бол үнэхээр өндөр өсөлтийг үзүүлэх гоё салбарууд энийг юм аа. Тэгэхээр би одоо нэг их өсөлтийн боломж за тэнгэр даатгалын үнэнд дурдсан байсан. Даатгал бол ирээдүй гэж. Тэр яг тэр дагуу тэр нэг ийм очиртай байх нэ. За мэдээж Монголын эдийн засаг бол энэ жилийн хичээл сайн байна. За цаашдаа хүн амт хэлнэ, хот өргөжин, бизнес хэлнэ, эдийн засаг зах зээл томорсоор байна. За тэрээр даатгалын хэрэглээч гэсэн нэмэгдэнэ. За энэ дэр бас нэг чухал үзүүлэлт байгаа даа. Даатгалын эргэцэн орчин бол сайжирсаар байна. За эх оноос эхлээд томоохон өөрчлөлтүүд орохоор хүлээгж байна. За тухайлбал даатгалын тухай үйл одоо төсөл аваад явж байгаа. Их хаврын чуулганд ирэгдэн. За энэ дэр жишээл яаж юм тэгэхээр ерөөсөн нэг жишээ дуртахад албан журмын даатгалын тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг чөлөөлнө, либералчлна гэж байгаа. Тэр энэ өөрөө даатгалын компани нөгөө хувьцаагаар гаргацсан одоо тэнгэр татгал энэ компаниудын ирээдүйн ашиг хөрөнгөө нэмэгдүүлэх, ашиг ажиллагаа нэмэгдүүлэх буюу хөрөнгө оруулалтын мөнгийг нэмэгдүүлэх маш олон боломжуудыг нэгэд өгч байгаа ч хэлээ энгийнээр харж болно. За мэдээж цахим шилжилт, иргэдийн санхүүгийн боловсролын түвшин даатгалын ойлголт нэмэгдэж байгаад олон хүчин зүйлүүд бол байгаа. За тэгэхээр бүхэлдээ бол даатгалын салбар бол
их олон одоо том өсөлтийн өмнө зогсоод байна. Бид нар томоохон одоо хөрөнгө оруулалтын зүгээс ороод дунд урт хугацаанд даатгалын салбарт бол хувьцаанд хөрөнгө оруулалт гоё боломж бидэрт нээлттэй байна гэдгийг хэдлээндээс харж болох нэ. За яг сүүлийн ингээд 6 жил харахаар даатгалын гүнзгийл түвшин Монголд бол тодорхой түвшин нэмэгдчих. За нөгөө 3 тулгуурын даатгалын эзлэх хувь хөрөнгөний зах зээл нь жил-жилээр нэмэгдсэн байгаа. За энэ төр бол төрийн бодлого, татврын бодлого, за систем технологи орчин ч гэсэн бүх түвшиндээ сайжирж байгаа. За даатгалын салбарыг хэдүүлээ өнгөрсөн нэг 6-8 жил зүгээр хэр зэрэг өсөлтөө үзүүлсэн юм бэ гэдэг ингээд би нэг 2 слайд бэлдсэн. За энэ дээрээс ингээд хараад үзвэл за нэг талаа ашигтай талаасаа сүүлийн 8 жил харагдаж байна. За цэгэр граф дээр даатгалын нийт компаниудын хураамжийн орлогыг харуулсан байна. Монгол улсынх шүү. Одоогор нэг Монгол улсад нэг 15 ердийн даатгалын компани байна. За нэг давхар даатгал 2 амьсны даатгалын компани байна. За нөгөө талаа цэгэр нь одоо тохиолдуулсан буюу даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрийн харьцааг харуулж байна. Тэгэхээр хураамжийн орлого нөхөн төлбөрийн харьцаа сүүлийн 8 жилд бол маш өндөр өсөлт үзүүлсэн харагдаж байна. Ерөөсөө хураамжийн орлогын зөвхөн жилийн дийлгэл дундч өсөлт нь нийт хугацаанд 15 орчим хувийн өсөлтийг үзүүлсэн байгаа энэ дээр харагдаж байна. За мэдээж хураамжийн орлогын өсөлтийг би өсөлтийн одоо өмнөх жилдээ харьцуулаад өсөлтийн үн саарл одоо хэвтэй шуман графикээр харагдаж байна. Тэгэхээр энэ дээрс нэг зүйл харж болох нь эдийн засаг одоо ковидын хямралын үед бол хураамжийн орлого өсөлт харьцангуй буурдаг энэ дээр харагдаж байна. За сүүлийн жилд бол өндөр өсөлт үзүүлсэн буюу 31% хүртэл өснө харагдаж байна. За хөрөнгө талаас нь хараад үзвэл сүүлийн 6 жил дээр нийт даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ бас өндөр өсөлт үзүүлсэн харагдаж байна. За нийт хөрөнгө түүн дотроо байрлах одоо нөгөө түрээрсэн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын хэмжээг нь би цэгэр график дээр туссан байгаа. Тэгэхээр энэ дээр нэг эерэг зүйл ажиглагдаж байгаа буюу нийт одоо нөгөө зөв голдрол зөв механизмаар шилжиж байгааг эндээс харагдаж байна. Яг бол нийт хөрөнгөд эзлэх хөрөнгө оруулалтын хэмжээ жил болгон нэмэгдээд байна. Одоо ингээд хараазал хамгийн сүүлийн байдлаар 2024 оны зүгээр за эхний 3-ыг хараад төсөөлийн 50-д өсгөл нийт хөрөнгө 661 тэрбум болсон байхад үүний бараг одоо 60-70 орчим хувь нь 411 тэрбум хөрөнгө оруулалт болчихсон. Буюу энэ 411 тэрбум чинь нөгөө Монголын ирээдүйтэй Монгол татвар төлдөг, ажлын байр бүтээдэг нөгөө сайхан компаниуд аль хэдийн сагуучд болоод тэдний өсөлтийг тэтгэе явуулсан байгаа. Тэгэхээр нэг талдаа улсын эрсдлийг хааж байгаа, нөгөө талдаа нийт эдийн засгийг тэтгэх капиталын усгалыг гүйцэтгэж идэг даатгалын салбар бол яалтчгүй тэр улсын одоо нэг 3 давхар гэдэг шиг амин чухал хэсэг нэг хэдүүлэндээс инженеэр ойлгож болохоор байна. За сүүлд нь дүгнэлт хийхэд бол за хувьцааны онцлог нь бол ийм хамгийн гол нь даатгалын салбар өөрөө салбар нь их өсөлтийн өмнө ирчээд байна. Яг одоо 8 машины нэг л даатгалтай. Энэ зал хүссэн үсээгөө 2 3 4 5 болоод нэмэгт нь бол баг ойлгомжтой асуудал. За амнасны даатгал за бус даатгалууд бол мөн адил ялгаагүй. Тэгэхээр хөрөнгө оруулалт шийдвэрлэл яах юм бэ гэхээр яг одоо Монголын хөрөнгөний бирж дээр бол яг дунд урт хугацаанд байршуулчих урт хугацааны одоо өсөлтийн хувьцаа гэж ярьдаг. Тийм хувьцаа жоохон сонголт бага, бүтээгдэхүүн бага байдаг. За энэ хүрээнд бол хэдүүлээ ийм үзүүлэлтээр бол даатгалын салбарын хувьцаануудаас тодорхой хэмжээгээр өөрийн хөрөнгө оруулалтын багц дээр за тэнгэр даатгалын IPO-д оролцох хэмжээчлэн өөрийн багц дээр даатгалын салбарыг та зайлшгүй нэмэгдүүлээрэй. Энэ маань өөрөө дунд урт хугацаанд танд хамгийн өндөр өсөлтүүдийг үзүүлэх бүрэн боломжтой байна гэдгийг ярилцлаа. Тэгэхээр өнөөдрийн дүгнэлт бол нэг иймэрхүү. За ингээд өнөөдрийн лайв өндөрлөе.